За тэгвэл би та бүхэн товчгоо ярьж идөө зүгээр ургамал хамгаалалтын бодис хэрэглэх технологи аюулгүй ажиллагааны талаар ерөнхийдөө. За ер нь ургамал хамгаалтын арга хэмжээ гэдэг маань юу юм бэ гэхээр бидний одоо сайн мэдэх нөгөө тариалангийн талбай, том сүнсний ногоо, жимсхний талбай дагсан өвчин хортон шавж хог ургамал мэрэгч амьтад болон амьтдын эсрэг тэмцэх арга хэмжээг л хэлж байгаа шүү дээ. Одоо энэ арга хэмжээг бид явуулснаар яадаг вүлээ гэхээр эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр зардал нэмэгдсэн тухайн бүтээгдэхүүний өөрийн өртөг бол нэмэгддэг байгаа. Ингэснээр бидний таримлын ургацын чанарыг бол ургацыг нэмэгдүүлээд чанарыг бол сайжруулдаг байгаа. За ургамал хамгаалалтын бодис хэрэглэх технологийн хувьд бол яах вэ ёстой вэ гэхээр өрдөө бэлтгэлтийн чанар хэрэглэх хугацаа зөв хэрэглэхээс л хамаарал нөгөө технологиуд маань одоо би сая бас яриад эдгээрээс хамаарал энэ технологи маань энэ ургамал хамгаалтын ажиллагааны үр дүн л ернөөсөө харагддаг. Тийм учраас бол бэлтгэлтийн хугацаа дуусаагүй, бэлтгэл маань хугацаанд дуусаагүй байх ёстой. Бэлтгэлийг зөв найруулсан байх хэрэгтэй. Хэрэглэх хугацаагаа яг таримлынхаа өсөлт хөгжилтэй үе шатнд тохирсон байх ёстой. Яг нөгөө одоо өвчин хортон хог ургамлынхаа биологийн онцлогоос анзаараад биологийн онцлогтой л уялдуулж л ернөөсөө таримлынхаа тэнцэх арга хэмжээг явуулах хамгийн гол нь л ернөөсөө тэр байдаг шүү. Тэр хугацааг л одоо буталтаас хойш гол атгачлаа тэрнээс хойш одоо хог ургамлцчихээ гол атгцсан юм чинь иш мишин одоо нөгөө гэмтэх мэнтэх тийм арга хэмжээнд байдаг шээ. Тэгээд зарим нэг ургамлууд нь стресст орох өнтер үүшигтэй нэг хугацаанд хожимдуулаад хэрэглэхээр ийм учраас бол та бүхэн яг л хугацаанд л хэрэглэх таримлын үе шатных нь хугацаа алдахгүй л хэрэгжилж явах хэрэгтэй. За ингээд пестицидийн болохоор гарал үүсэл түүхийд материал хийж байгаа материалаас нь хамаарат бол дөрвөн ангилалдаг байгаа. Ургамлын гаралтай пестицид, эрсцийн гаралтай пестицид, биологийн гаралтай пестицид, химийн гаралтай пестицид гэж дөрвөн ангилалдаг байгаа. За ургамлын гаралтай гэдэг нь яа гэм бэ? Ямар нэгэн нөгөө өвчин шавжиг өхөөлөх тийм устгах чанартай химийн бодис агуулсан тийм ургамлууд байдаг. Энэ ургамлуудаас ханд бэлтгээд тэгээд өвчин хортны эсрэг ашигладаг байгаа. Ингээд энэ ханд маань ургамлын ханд маань болохоор инсектицид, фунгицидтэй харьцуулахад бол хүрээлэн буй орчинд бол хор нөлөө багтай нөгөө ашигтай шавжийг өвднөр нь устгадаггүй тийм сайн талтай байдаг байгаа. Эрсцийн гаралтай пестицид гэхээр юу юм бэ гэхээр байгалийн зарим эрдэс үнсийг нөгөө ургамлын хөнөөлт организмтай тэнцэхэд бол хэрэгжилж болдог байгаа. Жишээлбэл мод аргалын нүүрс тэгээ үнсийг болохоор шавж ургамлын эсрэг ингээд шүршиж хэрэгэлдэг байгаа чингэрүүл. Энэ нь болохоор хуурай гандуу нөхцөлд бол бас тодорхой хэмжээгээр зарим нь бол талбай дээр тавьчих хамгаалалт болдог. Ингээд үнс нь болохоор ургамлын навчнаас угаагдахтаа хүрсэнд бордоо болж байдаг. Яагаад тэгдэм бэ гэхээр үнс маань 5% орчим нөгөө шүлт агуулсан байдаг. Тэгээд шүлт нь болохоор хөрс рүү ороод тэгээд хүчлэг хөрсний орчин хүртэл өөрчлөхөд ач холбогдолтой байдаг. За биологийн гаралтай би пестицид гэдэг маань бид хэлсэн түрүүнд ярьжсэн бактери мөөгөнцөр вирусээс гаргаж авдаг. Тэгээд тухайлбал одоо бациллус төрөнгийн стероход ярам, пауэрабазина зэрэг бактери мөөгөнцрүүдээс гаргаж аваад бэлтгэлүүд болгож хэрэглээд буцаагаад өвчин хортон шавж эсрэг хэрэглэдэг байгаа. Манай хүрээлэн дээр бол ийм биопестицидыг нэлээд хэдийг хэрэглэдэг байгаа. 2-3 гаргацсан одоо хэрэглэж байгаа. Хэрэглээ явж байгаа. Тэр нь хвчлэн хүнсний ногоо хөнөөлж шавж дээр бол хэрэглэдэг. За химийн пестицид гэдэг маань юу юм бэ гэхээр химийн үйлдвэрлэлийн аргаар бол гаргаж авдаг. Энэ нь бол хөнөөлт организм одоо ихсэн одоо критикал гэдэг нөгөө яг тэр эдийн засгийн хөнөөлттэй гэж тооцсон үед бол химийн аргыг хвчлэн хэрэглэдэг байгаа. Тэгэхээр энэ маш ихээр үйлдвэрлэх учраас биологийн бэлтгэлийн хувьд бол өөрийн өртөг бол хямд байдаг. Хэрэглэтгэд хэлбэр байдаг. Сул тал нь бол яг хүн амьтан байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Ийм учраас бол ургамал хамгаалалтын бэлтгэлийг хэрэглэхдээ тодорхой нөгөө хугацаанд нь тэгээд яг тун нормоор нь хөлбөмбөгийн хамгаалалтын аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөрдөж хэрэглэх ёстой. Ингээд бол яг 2-4 бүлгийн бэлтгэлүүдийг хэрэглэхэд бол гайгүй харцсан байна.
За тухайн пестицидийг маань үйлчлэх байдлаар нь гадаад шүргэлцэх болон нөгөө хүрэлцэх үйлчлэгээтэй гэдэг байгаа. Дотоод буюу системийн үйлчлэгээтэй. Гадаад үйлчлэгээтэй гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр ургамлын навчинд хүрээд өнөөсөө 1-2 цагийн дараа ингээд нөгөө навч одоо гербицид бол шүршсэн бол навчин дороо шарлаад өрчих ч юм уу функцид бол нөгөө өвчин бааз зэрэг нөгөө багсах ч юм уу ажиглахад тийм болдог. Дотоод үйлчлэгээтэй гэдэг маань яадаг юм бэ гэхээр тухайн ургамлын иш навч үндэсний системээр нь дамжаад нөгөө эс рүү н орж иж плазмыг эвдэх ч юм уу эсний хааныг блоклох ч юм уу тиймэрхүү байдлаар үйлчлдэг процесс хэлдэг байгаа. За функцидыг үйлчлэх байдлаар нь хамгаалах урьдчилан сэргийлэх. Хамгаалах гэдэг маань хамгаалах урьдчилан сэргийлэх гэдэг маань ердөө үрийг нөгөө хариуцлах зорилгоор хэрэгжилж байгаа болохоор хэлдэг. Эмчлэг гэдэг нь болохоор ургамал ургалтын хугацаанд бол хэрэгжилж байгаа функцид эмчилгээний зэрэглэлээр хэрэгжилж байна гэсэн үг ээ. Гербицидийн хувьд бол сонгогдол үйлчлэгээтэй нийлэнхүү үйлчлэгээтэй гэж байгаа. Нийлэнхүү үйлчлэгээтэй гэдэг нь болохоор чинь бидний сайн мэдэх глифосат буюу арамдат байгаа. Тэр маань бол яадаг юм бэ гэхээр ногоо мас болохыг устгах гэсэн. Сонгол үйлчлэгээтэй гэдэг нь болохоор чинь тухайн нэг таримл дээр үйлчлэн тэгээд үед юм уу хос хүрийн талд хогормолд үйлчлэнэ гэж энэ зааснаас энээс хамаарат сонгол үйлчлэгээтэй гэж ярьдаг байгаа. За пестицидийн ангиллын хувьд маш олон гавл хэрэглэх хүрээ зориулалтаар нь маш олон 27-8 бүлэг болгож хуваасан байгаа. Эндээс бол манай хөдөө аж ахуй газар тариаланд хэрэглэдэг манд гербицид байна. Секант хийдэг хураалтын үед ургацын алдагдлыг багасгах зорилгоор хураалтын өмнө ургамлыг хатаахад зориулагдсан байдас байгаа. Секант маань тэгээд инсектицид байна. Энэ маань нөгөө шавжийн устгахад зориулагдсан байцыг инсектицид гэдэг. Хөнөөлт мэрэгчид амьтдыг устгах зориулагдсан байцыг роденцид гэдэг. Фунгицид нь болохоор мөөгчрийн гаралтай өвчнөд тэмцэхэд зориулагдсан байцуудыг хэлдэг. Эдгээрүүдийг хэлдэг байгаа. Үүнээс гадна өөр арилгахч байцс байгаа. За пестицид хэрэглэхдээ ямар аргаар хэрэглэдэг вэ гэхээр хэрэглэх аргуудын хувьд бол шүршиг харах гэдэг маань тухайн гадаргууд дээр бол боловсруулалт хийгээд тухайн техникүүдээр гадаргууд шүршиж хэрэглэдэг байгаа. Энийг бол өөрөвчин шүршүүр техникээр зориултын шүршигч онгоцоор мөн сүүлийн үед л дорооноор ингээд энэ арга хэмжээнүүдийг явж байгаа. Гэхдээ энэ нь болохоор энэ бүх техникүүдээс хамаарат зарцуулах усны хэмжээ, шүршигчийн хойшуу, тракторын хурд, пестицидийн зориулалт, таримлын төрөл энэ бүхэн өөр байдаг шүү. За тоосруулах гэдэг нь болохоор чинь нөгөө тоосруулагчийн тусламжтайгаар тоосон хэлбэр байгаа пестицидийг боловсруулалт хийх гадаргууд хэрэглэдэг арга. Энэ нь болохоор нунтаг дүүст хэлбэртэй пестицидийг болгоод тоосруулж хэрэглэдэг байгаа. За ариутгал нь болохоор бид сайн мэднэ. Бидний нөгөө үр суулгацын материалыг ариутгалын арга байгаа. Утах холон энэ нь болохоор нөгөө хүлэмж мөлөмжөнд мөнхөр өвчнөөс хамаарат утах тэгээд манцар үүсгэж шүрших нэг бол өгөөш бэлдэх хордуулах энэ төр бол бас мэрэгчдээр хэрэглэдэг байгаа. Өгөөш бэлдэж хэрэглэдэг. За энэ пестицид бордоо шүршигчийн савнд хийх дараалал гэж бол байдаг. Бид нар сүүлийн жилүүдэд бол хүмүүс бол тариаланд маань маш олон гербицидийг хооронд нь хольж байгаа. Тэгээд ингэж хольж болохоо тэдийг хольж болохоо бараг худалчаанд нэрээ 3-4 гербицидийг бараг гербицид гэнэ 2 гербицид хойлоо дээр нэг шавжийн байдас хэлдэг юм өвчин функцич хэлдэг юм уу тэгээд дээр нь бордоо хольж болох юм гэдэг хүмүүс маш олон асуулт байдаг. Гэхдээ хамгийн гол нь нөгөө гербицидүүдийнхээ пестицидүүдийнхээ нөгөө
бэлтгэлүүдийнхээ шин чанаруудыг мэдж явах хэрэгтэй. Хуур аим үнэнтэй юм уу, найт юм уу, хэдийг нь хэрэглэх гэдгээс ал. Тэгээ эхлээд эндээс харахад бол яг Усакичд олон үйлчлэг гадаргуугийн нөгөө идэвхжүүлэгч байцаа хийдэг юм байна. Тэгээд дараа нь ботоогоо хийх юм байна. Тэгээд дараа нь усан дуустдаг ууттай нэг хуурай бэлтгэлээс сүлээд гарсан маш тэрийгэ хийх юм байна. Тэгээд хэрвээ тийм бэлтгэл байхгүй бол уутгүй хуурай бэлтгэлээ хийх юм байна. Тэгээд дараа нь болохоор суспенс хэлбэртэй шингэн бэлтгэлүүд СК, КС гэсэн. За тэгээд эмүүлс бэлтгэлүүдийг толгойд тэгээд дараа нь болохоор усан дуустдаг хуурай үрлэн бэлтгэлүүд, усан дуустдаг шингэн бэлтгэлүүд, тэгээд адювантуудын нэмэлтүүдийг хийдэг байгаа. За ингээд энэ бүгдийг болохоор яг энэ дараалал энэ 10 юм нэмэхгүй шүү дээ, мэдээж ойлгомжтой. Зүгээр л яг энэ дараалал хийх юм байна. Одоо эндээс 3-аас 4 гэрвцийг талахын тулд за эхлэх хуурайг нь хийх юм байна. Дараа нь концентрат зэмүүлсэн хийх юм байна. Энэ бүхнээс эндээс хараад бол ерөнхийдөө өөрсдөө найруулах юмнуудыг сэтгэж чинь. Зарим нь болохоор одоо жишээлбэл гэрвцүүдийн фосфор органик мэдлэлтэй хольж цацаж болохгүй өндөр гэх тийм ээ. Одоо супер одоо карбонаттай хольж болохгүй өндөр тийм юмнууд аюул байдаг. Тийм гэрвцүүд дотроо нөгөө ангилалтай байдаг. Тэрэн дотроо хольж бол тэр бүлгийн гэрвцүүдийг хольж болохгүй, тэр бүлгийн гэрвцүүдийг хольж болно гэсэн залтууд байдаг. Энэ болохоор ийм дараалал хийж болно гэсэн ингээд бүгдийг холиод байж бас болдгоо байгаа. Нэг ярьсан. За ингээд нөгөө жил болгоо одоо манай хүрээлэнд туршигдсан байцууд бол ингээд урмал хамгааллын удаачхан зориулалтаар ашиглаж болох пестицидийн чагсаалтад ингээд ороо өвчдөг байгаа. Тийм болохоор одоо энэ жилийн 21 оног гарсан байгаа. Та бүхэн одоо гэрчэд хэрэглэхийн тулд бол энэ чагсаалтнаас хараад за ийм тун нормоор хэрэглэх юм байна. Энэ нь болохоор ингээд орж ирээд ингээд туршигдсан найдвартай юм байна. Ингээд яг тун норм хэмжээ бодис кас номер бүгд ингээд байдаг. Тэгээ яг ингээд энэ дээр байгаа гэрчүүдэд гаргаж хэрэглэвэл дараа нь асуудалгүй ямар ч гэсэн гэсэн үднэс оруулсан байгаа. За пестицидийн аюулгүй ажиллагаа яагаад бид заавал ингэх ёстой вэ гэхээр энэ маань одоо би түрүүнд хэлсэн сөрөг хүн амьтанд бас сөрөг нөлөөтэйгээр мэдээж бидний амьсгалын зам хот босруулах эрхтэн сүгэлцэх гадаргуугаар ингээд бидний ингээд бие организмд нэвтрээс орсон тохиолдолд бас ямар нэгэн ингээд бие организм дотор мохоо олох одоо өгөөдөс хүрэх бөөлжих ингээд тийм мэдрэмж төрдөг байгаа. Ингээд хортой ингээд удаан ажиллах үе тийм учраас бол заавал ингээд маск одоо хөдөлмөрийн хамгааллын хувьцыг бүрэн хэрэглэсэн байх хэрэгтэй байгаа. Эхлээл хормогч нь яадаг юм хувцас нэвтэрсэн хувцас биеинд хүрснээс би ингээд ялангуяа энэ зүйлээ ярьснуудаар маш хурдан дотгошоо ингээд нэвтэрдэг. Ийм учраас бол заавал энэ хормогч хэрэглээд хормогчоо тайлж явах хэрэгтэй. Дараа нь болохоор чинь энэ амны хаалтын хувьд бол маскын хувьд бол заавал ийм шүүлтүүртэй маск хэрэглэх ёстой. Одоо бидний хэрэглээд байгаа шүүлтүүргүүдээр маскууд бол шууд амьсгал руу давхар ордог. Цаашаа одоо амьсгалаар хордож идэг. Амьсгалаар ингээд байнга за энэ яадаг юм хүмүүс ихэвчлэн энэ яавал гэхэд ингээд хөдөө ингээд найруулаад маско найруулад иждэг. Одоо мэддэхгүй байгаа ч гэсэн одоо ингээд олон жил болоод ирэхэд одоо бидний зарим хүмүүсүүдийн одоо эмчийн үйлчлэгт хамрагдах тул одоо ингээд нөгөө өөрсөх бронхитоос гадна нөгөө шохоожж байна. Өөрсөх шохоожж байна, бөө шохоожж байна. Сүүлдээ зарим хүмүүсийг сонсоход хавдар болж байгаа тохиолдолч байна. Тийм учраас биднээс энэ хөдөлмөр хамгааллын байцыг бол маш их сайн хэрэгжилж авах хэрэгтэй. Ялангуяа одоо энэ Roundup-ийн хувьд бол одоо маш их дэлхийн нийтэд бол үнэн худлаа мэддэхгүй. Би бол бас нэлээд олон мэдээллүүдээс харж байхад бол бас хавдар үүсгдэг гээл баахан хил ам болол одоо Monsanto чинь баахан нэхэмжил болол одоо нэг хүн ингээл тэгэл тэрнээс болоод тэр Monsanto өөрийнхөө үйлдвэрлэлээ цаасан зарж явах жишээтэй. Тэгэл ер нь тодорхой хэмжээгээр мэдээж эн чинь бүр ингээд яг үнэнгээд батлагдаагүй ч гэсэн ямар нэгэн байдлаар бид өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж авах хэрэгтэй юм билээ шүү. Тийм учраас та бүхэн биднээс энийг төгшөөхгүйгээр маска зүгээд хөдөлмөрийн хамгааллын хувцас өмсөд, эрзэний бэлэг өмсөд тухайн байдлаар ажиллаж явах хэрэгтэй. Ингээд бүх хамгаалтуудыг бүрэн хийж ажиллаж явах хэрэгтэй. Ялангуяа одоо тэр нөгөө хор шүрших үед бол тэр механик жуулагч агрономч нар одоо
хортой ажиллаж байгаа үед дараа нь хор сармжуулах бодис хэрэгжилж авах хэрэгтэй. Энэ бүхнийг бол одоо аж ахуйн нэгжүүд бол төсөвтөө тусгаад өгч явах хэрэгтэй. За үүнээс гадна тухайн одоо пестицидыг тогтоосон норм тунгаар хэрэглэхээс гадна техник тоног төхөөрөмжийнхөд тохиргоог бол сайн хийсэн байх хэрэгтэй. Ернөөс том нормыг бол шишгэн дээр заасан зааврын дагуу л хэрэглэнэ. Манайхан бол за жоохон илүү хийчихвэл илүү үр дүнтэй байх гэж боддог. Тийм байхгүй. Харин илүү хийвэл таны харин ургацыг стресст оруулна. Ургацын стресст орохоор удаан хэсэг байжгаад юу яадаг ургадаг байгаа. Олон хоног ингээд зарим тохиолдолд заримуд нь саачдаг ихээр хийхээр. Тийм учраас яг том нормынхан дагуу зөв хийх хэрэгтэй байгаа. За шүршилтийн чанарт юу нөлөөлдөг вэ гэхээр соёлтын дараа гэрвцэж шүршгэд бол 10-аас 12 км/цагийн хурдтай явдаг. Даралтыг одоо зөвшөөрсөн хэмжээнд явуулан талбайны өндөр 40 см байна. Энэ бүгд одоо ихэвчлэн техник болгон дээр сүүлийн үеийн техник хор шүршигч болгон дээр өөр байгаа шүү. Би яг эндээс заримуд ихэвчлэн энэ нөгөө том техникүүд дээр л ярьж байгаа. Тэгээ их цусаа ургадаг ловонгийн хувьд бол гүн нэвчгэд бол том тусал тохиромжтой байхад үндэстэн ургамлын хувьд бол хөгжлийн эхний үе шатндаа хурдыг бол 14-16 км хүртэл болно байхад болдог. Тэгээд гербицидийн хувьд бол одоо 20-30 тусал сантиметр квадратаас ихгүй байх. Инсектицид функцидийн хувьд бол 50-60 тусал сантиметр квадратаас ихгүй байх ёстой. Одоо нөгөө термил дээр унжаад туслын хувьд метр. За тэгээд их цусаа ургадаг тармил болох нөгөө үр тарианы ургамлын босоо өштэй ургамлын хувьд бол нэвчгэд туслалын хувьд бол тохиромжтой байдаг. Төмс зэрэг өргөн навчтай ургамлын хувьд бол жижиг нэвчгэлтэл тохирдог. Том тусал болохоор доод эренбийн навчинд нь очдоггүй байх жишээтэй байдаг. Системийн гербицидийн үйлчилгээний ус хүмлийн хувьд бол бүрхэлт нь чухал биш. Контактын буюу нөгөө гадаад үйлчилгээтэй гербицидийн хувьд бол нөгөө гадаргууд дээр аль болох их хэмжээгээр бүрхсэн байвал үр дүн нь сайн байдаг байгаа. За халуун өдөр хор цэцэх ажлыг өглөө оройн сэрүүн тийм энийг одоо манай тариалан бүгдээр их сайн мэддэг болсон байна хоо. За одоо нөгөө боловсруулалтын хурдад албаны өндрийг одоо ихсэхэд 40-50 см болгон намсгаад одоо юуг ажлын шингэний уусмал одоо нэмэгдэж байх жишээтэй. Одоо тэгээ салхины хурд ихсэхэд ажлын уусмал бас тодорхой хэмжээр ирэх хэрэгтэй. Маш олон зааврууд байдаг. Одоо юуг болохоор энэ хошууга болохоор ингээд шууд өөрөө амаараа үлээх биш. Энэ өвс юм уу ямар нэгэн зүүгээр юм уу ингэж хатгаж цэвэрлэх хэрэгтэй байгаа. Амаараа үлээвэл таны нүд ам руу үсэрч орох эрсдэл ихтэй байдаг. Хэрвээ нүд рүү үсэрсэн тохиолдолд хүйтэн усаар угаах жишээтэй. За тэгээд би түрүүнд хэлсэн байгаа нөгөө техникүүдэд гэхээр маркуудаас шалтгаалаад одоо ажлын уушмлын зарцуултууд янз бүр байдаг шүү. Ер нь гербицидийн хувьд бол 100-аас 200 байдгийн том техникүүдээр цэцэж байгаа тохиолдолд. За ингээд нөгөө техникүүдээс гадна бас нөгөө салхи температур дулаан гербицид цацгаад маань маш чухал байдаг байгаа. Хэтэрхий халуун өдөр болохоор яагаад өдөр цацвал юм бэ? Хэтэрхий халуун өдөр нөгөө ууршилт явагдаад алга болчдөг. Тийм учраас л өглөө оройны сэрүүнд цацах хэрэгтэй байдаг. Тэгээд шүршилт хийж байхад нөгөө салхины маань чиглэл маш чухал байдаг. Ийм учраас л одоо шүршиж явах тохиолдолд салхи боловсруулалт хийгээгүй талаас хажуугаас нь үлээж явах одоо салхитай байх хэрэгтэй гэсэн одоо шаардлагуудыг бас тавьсан байдаг. Энээс гадна одоо мөн шүршиж байгаа тухайн талбайдаа өртөс хогийн сав одоо бүрц байх ёстой. Ягаад гэвэл аюулгүй байдлаа хангахын тулд эднэрийг одоо асгарсан тохиолдолд одоо өрцөөрөө дарж аваад хогийн сав одоо хийх ёстой байгаа. Тэрнээс хамаагүй нөгөө асгарч болж өгвөл одоо та бүхэн маань одоо центр талбай дээр найруулдаг байх хэрэгтэй. Центр талбай дээр өгөөдөө гэхэд дараа нөгөө хөрс бохирцсон тохиолдолд хөрсөө саамжуулах ажил хийх ажил болдог байгаа. Тийм учраас болж өгвөл асгаач юу яанаас болгоомжтой одоо гэрчид найруулах талбай. За бүр хөдөө гэхэд бол хөдөө байдаг бол одоо тэгээд болж өгвөл баг шиг асгах тохиолдолд одоо асгаруулах бол
хэрэгтэй байна шүү. За ингээд тухайн одоо уран хамгаалалтын бодис болдог хадгалах хэрэглэх аюулгүй ажиллагаа энэ дээрээс бараг ихэнх нь яригдсан товчхон яриад явчихна. Эхлээд одоо нөгөө бюджетийн анхаарал хордлогоос үржилхэн сэргийлэх нөгөө сэргийлэхэд бол одоо сүүлийн жилүүд бол хүмүүс бол бас трейдингийн компаниуд бол тодорхой хэмжээгээр одоо ажилчдаа бас эрүүл мэндийн үйлчлэгт хамруулах болсон байгаа. Энэ нь ч угаасаа нөгөө зөвхөстэй өдөөж зөвхөстэй бол одоо тех ёстой гэсэн бас тийм юм болсон байгаа. Тэгээд мөн миний дээрээ гэдэг Монгол улс хэрэглэдэг тэр газар тариалангийн үйлдвэрлэл нөгөө зөвшөөрсөн бэлтгэлүүдээр хэрэглэх ёстой. Хүн ам олноор уршин суудаг бүсэд ойрхон талбайд бол 5-6 км дайтай байх ёстой. Тэгээд хүн болон халуун цус амьтад хүрээлэнгүй орчинд аюул багтай 2-4-р ангиллын бодисыг бол бид одоо сонгож хэрэглэх ёстой байгаа. Тэгээд шушган дээр заагдсан зааврын дагуу хийж гүйцэтгэх ёстой. За тавилах шаардлага маань юу юм бэ гэхээр ажилтны одоо бүхэн хамгаалалтын аюулгүй ажиллагааны заавар нормын дагуу бүх онцлог байх ёстой. Тэгээд хэмээн бодис шилжих бүрдүүр заавар гадуурлын хувцас гадуур баг өмсдөн тэгээд тэрнээс гадна ортой бодистай ажиллаж байгаа тохиолдолд дараа нь гар нуур усан болох процедураа бооч тавих бол дараа нь очиж яваа мөн препарат одоо визас хавтас ямар процедуртэй тэр За ингээд хэрэгжилж гисэн ургал хамгааллын бодисуудаар шууд талбайд хийж болохгүй. Мөн үлдэл бодисоо одоо нөгөө одоо нийгэд тусны хоолой болгон ингээд гадагшин гэж хайж болохгүй. Мөн талбайд одоо цацхгүй удалцсан бодисоо найруулаад одоо цацаадад талбай үлдээгээд эндээ цацчих юм уу нэг бор одоо тодорхой хэмжээгээр нөгөө гадуур нь хамгаалтын зурвас маягаар ингээд цацчих хэрэгтэй. Хамгаалтын зурвас цацсан байхад тодорхой хэмжээгээр ордон шаарж гэсэн өнөр гарав найзтай байгаа шүү. Тэгээд хэрэгцээ цацсан талбайдаа хай гэдэг бүрдээ хэрэгтэй. Тэгээд болдоо урмал хамгааллын хэмээн бодисын хадгалтын тавилах шаардлагыг үүсгэж одоо агуулга нь болохоор 300-аас доош хүний энэ зайтай байдлаа оршин сууцтай бодлоос тэгээд үер усан баталгаагүй талбай сонгон гал төсвөрчлөлтийн 3-аас доош зэрэг хасан байна. Шар зэм төсвөрлөлт та хамтай байна. Тэгээд агуулгын болохоор цоочтой сабар хэвээр бүгд маань байсан офос гэдэг энэ тэмцэлтийг бүгдээ хэлсэн багстай байгаа. Энэ одоо дөрөвдөөс байна. Урах заавал 3-аас дээш гээр бол хурааж болохгүй байгаа. Тэгээд сарвчанд гаргасан тохиолдолд тодорхой хэмжээгээр сарвчмаа бас ороод шалтгаан байх ёстой шалтгаан байгаа шүү. Тэрстэй үедээ бол аюулгүй ажиллагааны юм баримталж тухайн машин зориултын машин дээр анхаарал татдаг гэдэг үзсэн байна. Мах баримттай бол хамтын хэрэгсгүй. Тэгээд буулгах таавал мөн хаатай холбоотой боломжтой боломжтой байдаг байгаа. Тэгээд мөн асхаас боломжтой хэрэгтэй. 2-3 давхар ингээд давхраа бас болохгүй байгаа. Асарах заахрах янз бүр хэрэгтэй байдаг учраас. Тэгээд хайртай болон бодлогын менежмент гэдгийг энэ дэвтэр бас болохгүй зүйл. Одоогийн зөвстэй дадлал заавал одоо бүх тариаланч тоож дурлал халахын хүрээ ихэнх нийтэд бүх тодорхой ажлын хэмжээнд орчны бүхнийг өөруулах эдгээрийн зайлс хийж гэсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах компани ерөнхий захирал баталгал ажиллах гэсэн энэ зааварчилгааг бол бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Тэгээд мөн ашигласан урмал хамгаалал болон химийн бодисын цаг хугацаа бодлогоо зөвлөлөөр дотоосон хугацаанд бос химийн бодис бол биднээс бусдын хадгалж
ажиллаад одоо нэг ямар нэгэн зүйлтэй цаав хэрэгтэй хадгалаад цагаад уран тогтмол гэсэн нөгөө жогмынхан дагуу устгуулах хатамжид авах газар руу нөгөө нэг бол тухайн нөгөө зарсан компаниуд бол уцаагаад тодорхой хэмжээний мөнгө төлөв байгаа зааж. Тэр газар руу өссөн. Тэрнээс энэ сав бодлоо бодоход тэр гадаа хаяг одоо тэр хүн амьтнууд уснасаа болох ямар ч гэдэг энэ бол маш хурдан учраас тийм болох байгаа шүү дээ. Цагаад яг фонд асуу компанид буцаад өгдөг байгаа хүсдэг байгаа шүү. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За Ариуна доктортой баярлалаа. Манай өнөөдрийн ихтгэлийг ургамал хамгааллын хурлынгийн хөдөлмөр шинжилгээний ажилтан Ариуна доктор тавилаа. Ариуна доктортой баярлалаа. За энд нэг асуулт ясмын дотоод системд үйлчлэн гэдгийг дахин тодруулж хэлнэ үү гэдэг энэ уугнаа доронтоос ирсэн бай. Асууж ирсэн бай. Тийм. За тэр болохоор ч одоо гэрцэн дээр тайлбар юу нөгөө иш навч ургамлын иш навчин дээр мэдээ цацгахаар энэ навчаараа доошоо иш навчаараа дамжаад үндэсний системд орно. Тэгээ үндэсний системээс цаашаа эсгийн хам руу нэвчээд тэгээ эс дотор ороод эсийн стабилизм гэмтэй нэг бол эсийг болоод бүгд тэгж нөгөөчлөг нь явагддаг байгаа шүү. За баярлалаа. Өөр манайхаа асуулт байна уу? За тэгээ компанийнхаа ажилчдад хэлээрээ National Farmers CGMN гэдэг сайт дээр бичлэгүүд тавигдсан байгаа. Тэгээд бичлэгүүдийг нөхөд үзнэс энэ оролцож амжааг улсууд нь. За өөр асуулт байхгүй бол өнөөдрийнхөө хэлэлцүүлгийг ингээд ихтгэл хэлэлцүүлгийг өндөрлөх үү? За та бүхэнд баярлалаа. Тэгээд энэ сарын ихтгэлүүд сургалтууд ингээд өндөрлөж байна. 6 сарын 1-ээс 6 сарын хуваар гарцсан байгаа. Тэгээд 6 сарын 1-нд бол баярын амралтын өдөр байгаа. 6 сарын 2-нд ихтгэл үргэлжлүүлэн явагдана. За ингээд сайхан амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай бүгд.